Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар 2024 оны байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 31%, экспортын орлогын 5%-ийг бүрдүүлж нийт ажиллах хүчний 45% тус салбарт ажиллаж орон нутгийн эдийн засагт 85 орчим хувийг эзэлж байгаа томоохон салбар хэдий ч хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт ажиллаж буй ажиллах хүчний 50 орчим хувь нь амжиргааны баталгаажих түвшингээс доогуур буюу ядуурлын түвшинд хамрагдаж үлдсэн хэсэг нь ядуурлын түвшингийн дээгнүр орлоготой аж төрж байгааг үндэсний статистикийн хорооны ядуурлын түвшинд танилцуулсныг эхэнд нь иш татъя. Манай улсын хөдөлмөр эрхлэдэг 4 хүн тутмын нийгэм буюу 308 орчим мянган малчид мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа томоохон салбар Монгол улсын хүнсний хангамж аюулгүй байдлын хангах гол салбарын хувьд хөгжлийн буруу бодлого, уялдаагүй төлөвлөлт, онцгүй санхүүжилтийн уршигаар энэ салбарын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн үзүүлэлт 2024 онд 28 орчим хувиар унжээ. Гэвч ариа салбарын яам, малын тоо, хөлөө авсан төл, тариалсан болоод хурааж авсан ургацын тоон хэмжээний статистик тайлна төрийн гихнэрээр өргөөдүүлж үнцийг алдуулж сонгуулийн 70 тогтолцоо өсгөх зорилттой үндэсний тодтолтой гоё нэртэй хөтлөөр аян арга хэмжээний өртөг өндөртэй зохион байгуулалтаас хэтэрхгүй ажиллаж байна. Ард иргэдээ ядуурлын хонхроос гарч чадахгүй хэр ихэд хүргэж байна. Ерөнхий сайдын мэдээлэлд салбарын яамны бодлого нь үйлжид таваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд мал махны бэлтгэлийг идэвхжүүлэхээр харж тусгасан байгаа нь мал аж ахуйн салбарын бодлого үнцээр буруу байна гэж дүгнэхэд хүргэж байна. Эрх баригчид 1960-аас 80-ад оны үеийн социалист нийгмийн үеийн нэгдлийн үед үүсгэсэн мал бэлтгэлийн тогтолцоог одоо ч ашиглаж нийслэлийнх нь хэн гих мах нийлүүлж оноо алдахгүй. Гэхдээ малчин иргэдийнхээ хөгжих боломжийг хаасан улс төрчдийн популист амлалтын золиосоор энэ салбарт өрсөлдөөнийг хааж бүтээгдэхүүн салбарын хөгжлийг боомлж улмаар бодитоор хөгжиж экспорт хийж олон 100 мянган малчдын орлого нэмэгдэж дагаад боловсруулах үйлдвэрлэл харьцангуй давуу талыг царцаасан байдалтай байна. Энэхүү мэдээлэлд хүнсний салбарын борлуулалтын орлого 2024 онд 10 их найд төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 725%-аар өссөн байна гэсэн 24 оны жилийн дундаж инфляцуулах 6.8% нөлөөллийг хас тооцоход нэг хүрэхгүй хувийн өсөлтийн тухай яриа байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбар төрийн бодлого уналтанд орсон. Ерөнхий сайдын энэхүү мэдээллийн тоо баримтуудаас харахад бүхэл бүтэн улсын хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нэг жирийн компани тайлан тооцоо борлуулалтын дүнгийн хэмжээнд очихлоо дорджээ. Төрийн бодлого тогтворгүй онцгүй явагдаж олон 10 жилийн турш төсвийн хөрөнгө зарцуулан байж урд усгсноо гайлын татвар тэглэх хуулиар ганцхан жилийн дотор унгаж буй гашуу алдаач одоо бидэнд бас явагдсан. Тэгэд энэ хүрээнд Арц намын бүлгийн зүгээс бас дараах санал зөвлөмжийг гаргаж байна. Нэгдүгээрт нь хөдөө аж ахуйн салбарт суурилсан бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны шинэ бодиттой бодлого хөтөлбөр хэрэгжүүлж санхүүжилтийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна. Гадаадын зээл тусламжийн зарцуулалтанд хяналт тавих, шинээр авах зээлийн төлөвлөлт зориултыг зөв төлөвлөх, улмаар салбар хоорондын уялдаа болон гадаадын зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хоорондын уялдааг хангах замаар өр өгөөж бүтээмжид илүү чиглэх шаардлагатай болсон. 3-дугаарт нь газар тариалан мал аж ахуйд услахаатай тариалтыг нэвтрүүлж нэгж талбайгаас илүү их ургацыг тогтвортой авах боломжийг бүрдүүлэх, бодлогыг хэрэгжүүлж дунд хугацааны бодлогын баримт бичих тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. 4-дугаарт нь хүнс хөдөө аж ахуйн салбар төр оролцоос зайлсхийж төрийн зохицуулалтыг бодлогын суурь асуудлыг шийдвэрлэх чиглүүлж салбар хоорондын уялдааг бид хангах шаардлагатай. 5-дугаарт нь татаас хүүгийн дэмжлэгийг зогсоож хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг зах зээлийн жамаар цэвэр өрсөлдөөнөөр нь хөгжүүлэх эрх зүйн орчин талд бид нар бодиттой алхмуудыг бас хийх шаардлагатай. Төрөөс малын тоо толгойг өөгшүүлэх ус, мал сүргийн чанарыг сайжруулах, хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлдэг, тариалангийн талбайд хашаа барьж өгдөг ус нэгж талбайгаас илүү их ургац авахын төлөө ажилладаг бизнесийн орчныг бий болгодог, мах нөөцлөдөг ус экспортлдог тогтолцоог хөгжүүлдэг төр байх нь бодлогын үндэс суурь гэж бид үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.